Монгол бүхийн гайхамшиг нэвтрүүлгийнхаа энэ удаагийн дугаараар бид бүхэн одоо Арлын Япон улсын 130 сая гаруй хүн амтай гэдэг. За энэ улсын үндэсний спортынх нь ноён оргил дээр салардаг. Одоо манай Монголын үндэсний бүхийн домогт аварга болох далаа даяын дархан даяар дуусгах их аварга живждийн мөнх хатын хүү даваа жаргалын талаар бэлтгэхэр боллоо. За хакухан аварга бол 1985 оны 3 дугаар сарын 11-нд Улаанбаатар хотод төрсөн. 85 оных. За тэгээд хэдхэн хоногийн өмнө 3 дугаар сарын 11-нд тэгэхэр чин одоогоос нь хэдхэн хоногийн өмнө 41 нас хүрж байгаа байхгүй 41 нас хүрсэн байна. 5 хүүхэдтэй айлын отхон хүү аав ээжийн хинц хүү. За Япон явн явтлаа бол аав ээжийнхэн голд нь унтдаг тийм л ирэх хүү байсан гэдэг. За анх 2000 онд Японд анх очихт нь бол одоо сумогийн дивжэнүүд манай хүнийг бүгд голж исэн. Буюу дивжэндээ аваагүй гэдэг. Биеийн өндөр болон жин аль альнаар нь гологдоод исэн юм байна тухайн үед. Ингээ баг буцхын даваан дээр байсан чинь манай сумогийн анх дагчдын нэг болох Көгшүүзэн Батбаяр гэж энэ хүн те. Энэ хүн дагуулж яваад сүүлийн нэг дивжэн дээрээ ачаад одоо хүсчилтэй. Ингэхдээ Монголын алдартай аваргын хүү байгаамаа. Энэ сайн бүх болж чаднаа гэж дивжэний багшийг нь гуйсан байгаа. За ингээд сумогийн дивжэнд нь бол оруулж чадсан. Бараг л хамгийн сүүлийнх нь л дивжээ авах зөвшөөрсөн гэсэн үг байхгүй. Тэр дивжээ нь болохоор Миягино гэдэг юм дивжээ юм байна. За энд ороод бэлтгэлээ хийж эхэлсэн байна. За мэдээж манай хүний голсон дивжээний эзлүүд бол одоо хүртэл харамсдаг амаа байдаг нь бол ойлгомжтой. За тэгэхээр түүний хувьд бол хакхо даваа жаргалын хувьд бол 192 см өндөртэй, 158 кг жимтэй ийм монгол залуу тэр Макучи буюу сумогийн тэр дээд танд нийтдээ 45 удаа төрүүлсэн үнэмлэхүй амжилтаар 2021 оны 9 сард зодог тайлсан байдаг. За мөн гарамгаа барилдааны 3, дайчин барилдааны 1, уран барилдааны шагналыг 2 удаа хүртэж ирсэн. За 2007 оны 5 сарын 30 тэрээр 22 настай байхдаа Монголын 2 дахь дээрэс нь сумо бүхийн ертөнцийн түүхэн дэх гадаадын 4 дахь Yokozuna болж бичигдсэн. Тэгэхээр гадаадын 4 дахь Yokozuna гэж байна те. Тэгвэл сумогийн түүхэнд байсан гадаадын иргэн 4 дахь Yokozuna болж байгаа буюу хамгийн эхлээд Akebono гэж Yokozuna тодорсон. Араас нь Musashimaru. Энэ хоёр хүн бол хоёулаа нөгөө хаваа арлын те нөгөө арсны өнгөөд бид нар хардаг шүү те ийм аваргууд байдаг. А гурав дахь нь бол манай Sashura аварга юм билэ. Дөрөв дэх нь бол Hakuho гэдэг. 130 сая хүнтэй энэ үндэсний одоо японочдын үндэснийх нь спортын одоо энэ том амжилтуудыг манай энэ Монгол бөхчүүдийн маань үр удам залуучууд ер нь бөхчүүдийн удамж гэлтгүй манай энэ одоо юмд тууштай байх те юмд хариуцлагатай байх гэдэг энэ том зүйлийг бол манай одоо үндэсний одоо сумогийн бүхэд одоо барилдаж яваа энэ аваргууд маань гаргаж ирсэн.